Өсвөр үеийнхэн бол яг тэр болгон бас хандаад байдаггүй. За тэгээд хөвчлэн бол өөрсдөө энэ нөгөө насны онцлог нь маш өрмөс байдаг учраас ер нь найзуудтайгаа л энэ асуудлаа хуваалцдаг. За тэгээд нөгөө манай UNICEF-ээс хийгдсэн судалгаа байдаг 23-аас 24 онуудад. За тэгээд энэ судалгаан дээр юу гэж гарсан бэ гэхээр одоо сэтгэл төвшөлтэй, одоо сэтгэл готролтой өсвөр үеийнхний ердөө 7% нь мэрэгжлийн сэтгэл зүйч болон эмч нарт бол ханддаг гэсэн судалгаа байдаг. Тэгээд ер нь бол яг судалгааг хараад үзвэл хүүхдүүд бол сэтгэл готрол, төвшил, за тэгээд төрхүүлийн өөрчлөлт болон одоо нөгөө дэлгэцийн донтолт зэрэг эмгэгүүд зовиорууд бол илүү түгээмэл байдаг. Эхлээд бол хүүхдтэйгээ сайхан ярилцдаг, асуудлыг сонсдог, тийм эхлээд хүмүүжлэлгүй маш сайхан сонсох хэрэгтэй гэдэг ямар асуудал байгааг нь. Тэгээд асуудлаа бол дараа нь нэлээд тийм нөгөө энэ бол яг нөгөө сэтгэл зүйн тулгамсан асуудал руу, хямрал руу, за өвчин үү гэдгээс нь хамааруулаад яг хүндэнд харуулад өрмөц зөвлөгөөнүүдийг болгодог байгаа. Тухайн хүний сэтгэл зүйн хямрал, за өсвөр насныхан гэлтгүү том хүмүүсийн сэтгэл зүйн асуудал нь тэрээ өдөр тутмын амьдралд нь нөлөөлөөд, за тэгээд ерөнхийдөө гэр бүлийн хүрээнд болон ажлын хүрээнд нөлөөлөд эхлэх юм бол заавал ер нь сэтгэл зүйч болон сэтгэл зүйн хэмжээнд хандах хэрэгтэй байдаг. Тэг хэрвээ таны сэтгэл зүйн асуудал одоо гэр бүлийн хүрээнд те нөлөөлөөд одоо нөгөө гэр бүлийн дотор одоо зөрчил үүсгээд, за эсвэл ажлын хүрээнд нөлөөлөөд ажлынхантаа хэрвээ зөрчил үүсгээд те ажлаа таслах гэдэг юм уу иймэрхүү хэрвээ хэмжээнд хямрал хүрэх юм бол ер нь заавал сэтгэл зүйчтэй бол хандах хэрэгтэй байдаг. Сэтгэл зүйн хэмжээнд бас хандаж зөвлөгөө авах хэрэгтэй байдаг. Тэгээд бид нарт бас нөгөө нэг юу байдаг, батгалтай тал байдаг. Тэр нь юу гэхээр одоо стигма буюу одоо өвчтөй тэг ялангуяа сэтгцийн өвчтөй гэхээр л одоо айгуу тийм гадуур харагддаг, тэрнээсээ айдаг. Яг ялгаагүй одоо нэг уушиг өвдөд хатгаа болдог шиг одоо сэтгэл бол өөрөө эргэтэн. Тэгээд өвдсөн тохиолдолд бол заавал эмчилгээ байдаг юм шүү.